За сайн байцгаана уу сонсогчдоо. Өглөө өдөр орой мэндийг та бүхэндээ хүргэж байна. Шинэхэн дугаартай болохоор дээр хүүхдийн нойртой холбоотой сэдвээр бол ярилцахаар бэлтгэсэн байгаа. Ерөнхийдөө ээжүүдээс мань болохоор хүүхдээ яаж эрт унтуул сурах уу, яаж өөр нь унтуул сурах уу, мөн яаж шүнс сэрэхгүй унтдаг болох вэ гэсэн асуултууд бол нэлээд ирж байгаа учраас энэ гурван асуултанд хариулах үүднээс энэхүү дугаараа бэлтгэж байна. Тэгээд зочноор маань болохоор Kinuka's Mom page админ Нама маань бол оролцож байгаа. Тэгээд Нама болохоор яг өөрийнхөө пэйжээр бол энэ сэдвээр лайв болон постэр бол мэдээлэл хүргэдэг. Тийм учраас манай сонсогчдод бас мэдээлэл хүргээсэй гэсэн үгнээс бол Намаг урьж оролцуулж байгаамаа. Тэгээд зочин маань өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулах байх гэж найдаж байна. За, сайн байна уу намана? Энэхүү подкастыг сонсож байгаа бүх ээжүүдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Номин гэдэг. Би Kinuka's Mom page админ байна. Тэгээд нэг хөөрхөн хүүтэй. Хүү маань одоо 5 сартай. Тэгээд бусад ээжүүдийн адилаар одоо хүүгээ те эрүүл сарвал зөв хүмүүжлэлтэй ийм хүүхэд болгож өсөхийн төлөө одоо хичээж судалж яваа юм залуу ээж байна. За тэгээд ерөнхийдөө нойрны талаар ярих гэсэн чинь танаа хүүгийн бас яг нойрны хэмнэл ямар вэ гэдэг нь манай ээжүүд сонирхолтой байж магадгүй. Тэгэхээр яг танаа хүү одоо яаж унтж чинь, эрт хэдэн цагаас унтж чинь, шөнө юу сэрж чинь үү? Ашаар ярьж хэлмээр байна. За манай хүү битэрийн хувьд гэхээр нөгөө байгаа газрынхаа бас орчингоос шалтгаалаад харьцангуй эрт одоо энэ нойрны дасгалуудыг хийж эхэлсэн. Тэгээд шөнө одоо яг нөгөө бүтэн унтах сэрэлгүүгээр унтах нь бол нэг ой хүрээд бол бүр ерөнхийдөө тогтворцсон. Тэгээд тэрнээс өмнө нөгөө нэг хөгжлийн олон үе шатаасаа шалтгаалаад тэгээ бас нөгөө шүд ургалт нутраасаа шалтгаалаад нэг л ерөөсө болж өгөхгүй яваад гэсэн. Тэгээд ой хүрээд бол ерөнхийдөө шөнө бол маш сайн унтдаг болсон. Тэгээд тэрнээс өмнө бит хоёрын ганц баримталдаг байсан зүйл гэх юм бол ерөнхийдөө юм тогтмол хөвшмөл юм цагийн хуваартай болгоё гэд одоо өдөр унтдаг цаг болон орой унтдаг цаг өглөө сэрдэг цаг нь бол тогтмол болчихсон байсан 3 сартаагаас ахуулаад. Тэгээ одоо хүү маань ерөнхийдөө орой нэг 7:30-аас 8-ийн хооронд унтдаг. Тэгээд би энэ гайгүй ямар нэгэн байдлаар 5:30 биш байх юм бол шөнийн турш гайгүй унтчихна. Тэгээ өглөө нэг 7-оос 8-ийн хооронд сэрдэг өдрийн ганц унталтгийг явж байгаа. Одоо нөгөө том болцсон болохоор. Тэгээд 17 сартаагийн нэг синдром гэдэг нэг юм явагдаад сүүлийн бас нэг хэдэн хоног жоохон ааштай шүнээс ингээд жоохон аашлаад байгаа. Тийм энэ синдромондос ч л эргээд бас хэмэндээ гайгүй орчих байх гэж бодож байна. За 3 сартаагаас нэхлээд ер нь бол нойрны дасгалуудаа хийгээ явсан гэж тэгж штэ. Тэгэхээр яг эхлэх гэж байгаа ээжүүд маань заавал 3 сартаагаас эхлэх үү эсвэл одоо тохиромжтой насны зааг ч гэдэм үү тиймэрхүү зүйл байдаг уу? Ерөнхийдөө энэ одоо нойр судлаачид тэгээд энэ хүүхдийн эмч, сэтгэл зүйч, нойрны дасгалжуулагч гэдэг энэ гадаадад айгүй ийм том юм мэрэгжил аваад байгаа байхгүй юу. Тэгээ энэ хүмүүсийн зөвлөгөө болон мэдээллүүдийг уншаад үзэхээр хүүхдийг ерөнхийдөө 4-өөс 6 сартай үед нь одоо энэ нойрны дасгалжуулалтыг хийгээд одоо нойрыг нь зохицуулж болно гэсэн одоо мэдээлэл өгдөг юм байлээ. Тэгээ яагаад тэрнээс өмнө эсвэл яагаад тэрнээс хойш байж болдгүй юм бэ гэхээр 4 сараас өмнө гэхээр нөө хүүхд чинь одоо толгоогоо бас сайн даад сураагүй байвал болохгүй тий. Хажуу тишээ нөгөө өөрөө эргээд хөргөөж чадахгүй байх юм бол бас болохгүй. Яагаад гэвэл энэ дасгалууд маань ерөнхийдөө хүүхдийг өөрөөр нь унтуулж ганцаарнгийн орон дээр нь ингэж унтуулах дасгалууд байдаг болохоор хүүхд маань нөгөө эргэж чадахгүй юм уу? Аль эсвэл толгоогоо даахгүй байх юм бол нөгөө нүрээрээ ингээд одоо дараад ямар нэгэн аюул тий. Амьсгалж чадахгүйгаас болоод ямар нэгэн аюул учрах магадaltaй байдаг учраас яг 4 сар хүрсэн үеэс нь эхлэхийг одоо ерөнхийдөө зөвлөдөг. Тэгээ 6 сараас хойш яага болдгоо юм гэхээр яг болно л тоо. Гэхдээ нөгөө 6 сар өнгөрөөд ирэхээр хүүхдийн нөгөө нэг арай нэг юмыг ойлгох чадвар эцэг ихээ нөгөө таних процесс энэ төр нь арай нэг хөгжчдөг. Тэгээд одоо юм сайн одоо мэддэг болчхороо бас яг нөгөө хийдэг байсан зуршлуудаараа унтах гэдэг болчдөг ч юм уу тийм юмнууд их ажиглагддаг учраас яг энэ 4-өөс 6 сарын хооронд хийвэл хамгийн тохиромжтой гэж зөвлөдөг юм байлээ. Одоо тэгэхээр бас яг нойрны дасгалууд хий гэж бодож байгаа, хийхээр зэгч байгаа ээжүүд маань
юунд бэлтгэлтэй байх хэрэгтэй тий. Бас юу бэлтэх ёстой гэдэг талаас бас зөвлөгөө өгч. За энэ нойрны дасгал гэдэг юмыг одоо юу гэдгийг шууд өнөөдөр битэрийн подкастыг сонсоод шууд бас одоо сэтгэлийнхаа хөөрлөөр эхэлчих болохгүй. Ээжүүд маань тэгэж эхлэх юм бол нэгдүгээр цаг хугацааг зарцуулна. Хоёрдугаар одоо хүүхэд болон өөрт нь маш их хүндрэлтэй асуудлууд ч юм уу гарч ирэх магадлалтай. Тэгэхээр хамгийн түрүүнд бэлдэх одоо ийм 4 ийм зүйлийг би бэлтгэсэн байгаа. За эхнийх нь бол тухайн хүүхэд болон ээж хоёр маань тодорхой цагийн хуваарьтай болсон байх хэрэгтэй байдаг. Нойрны одоо хөвшмөл. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр нөгөө өглөө сэрдэг цаг, орой унтдаг цаг, тэгээ өдрийн нөгөө унтлахууд гэдэг нь шүү дээ. Өдрийн унтлах чинь бас нөгөө тухайн хүүхдийнхаа хэдэн сартаагаас хамаарат хэд унтдаггүй те тэрнээс нь шалтгаалаад одоо хугацаанд хүртэл өөр өөр байдаг. Тэгээ энэ нойрны одоо цагуудыг яг тогтмол болгох хэрэгтэй. Тэгээд сунглаа гэж бодоход нэг урагшаа хоошоо 30 минут болсон байх юм бол болсон байлгаж ээж одоо энэ тогтмол цагийн хуваарьтай болгохдоо гэж үздэг байна. Тэгээд манай ээжүүдийн нөгөө энэ тогтмол цагийн хуваарьтай бас нэг алддаг зүйл нь юу гэхээр би ч гэсэн яг алдаж явж ирсэн юм билээ. Юу гэхээр орой хүүгээ бол яг цагт нь унтуулчаад идэг. Жишээлбэл нэг 8-д унтуулах хэрэгтэй бол яаж иж аваад ингээ 8-д унтуулаа сургачдаг. Тэнгүүд нөгөө өглөө одоо яг нэг тогтмол цагт сэрэхгүй унтаал явал за унтчихлаа гэгээд нөгөө байлгаад идэг. Тэгээ тэр нь одоо бас айгүй тийм буруу юм бэлээ. Тэгэхээр нөгөө хүүхдийн нөгөө өдрийн нойрны хуваар нь бас алдагдчих гад байдаг. Тэгэхээр өглөө хэрвээ та 7:30-д сэрээдэг бол яг л тэр 7:30-та хүүхд чинь сэрэхгүй байсан ч гэсэн сэрээх ёстой гэж үздэг юм билээ. Тэгжээж нойрны хуваар маань тогтмол явагдана. Тэгээ бас нэг зүйл гэдэг юм бол одоо энэ нойрны хуваарьт ороогүй, энэ замбраагүй нойртой хүүхдүүд маань одоо өнөөдрөөс эхлээд нойрны юм тодорхой хуваарьтай болъё гэж бодъё л доо. Тэнгүүд 7 хоног хийж үзэнгүүтээ ээжүүд минь за манай хүүхд ингээд нойрны одоо юм хөвшмөл хуваарьтай болчлоо гэж бодож болохгүй гэж байгаа байхгүй. Яг л хүүхэд минь доор хаяж 3-7 хоног одоо яг тэр цагийн хуваараа хөвшмөл явж ээж тэр нь яг ингээд бүр үндсэн байдлаар тогтдог гэж үздэг юм билээ. Тэгэхээр цагийн хуваарийг дор хаяж 3-7 хоног туршиж за манай хүүхэд одоо ингээд тогтмол цагийн хуваарьтай боллоо гэж ээж хүн таас бодох хэрэгтэй юм билээ. За тэгээд хоёр дахь нь гэх юм бол нөгөө яг тохирсон одоо зөв цагтаа энэ нойрны дасгалыг эхлүүлэх хэрэгтэй. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр нөгөө хүүхдийн бас нэг биеийн байдлыг бас ажиглах хэрэгтэй. Жишээлбэл одоо түрүүн хоёлаа ихэндээ ярьсан чинь хүүхдийн нөгөө хөгжлийн үеуд эдэн шүү дээ тий. Энэ хөгжлийн үед чинь хүүхэд нойрны хувьд ч гэсэн нэг жоох юм алдагдчих гад идэг тий. Эсвэл нөгөө зан хаашийн хувьд хэцүү байдаг. Шүн ингээл яасан мэддэхгүй ингээ уйлд сэрдэг. Энэ том тийм. Тэгээ энэ үеүдт нь бас эхлэх юм бол жоохон үр дүн муутай. Тэгээд хүүхэд сайн сурдаггүй гэж үздэг юм билээ. Хоёрдугаар гэх юм бол нөгөө одоо биеийн тавгуурхах ч юм уу ялангуяа нөгөө өвлийн үйлрлүүд байдаг шүү дээ ханаад айгүйх том хүрдэг. Энэ үед бас эхлэх нь жоохон одоо тохиромжгүй гэж үздэг. Хүүхдийн бие одоо бид нар нөгөө нэг ханиадны нэг нууц үед юм мэдхгүй үе бас байдаг тий. Тэгэхээр нэг хүүхдийнхаа биеийг сайн ажиглаа за одоо миний хүүхд ямар нэгэн өвчнөгүй байна гэсэн үед нас эхлүүлэхийг зөвлөдөг юм билээ. Тэгээ бас нөгөө шүд ургалтын үе гэж бас нэг амар үе шүү дээ тий. Ээжүүд алхам мэдж байгаа ах ёо шүн ингээл амар их нөгөө шүдэндээ эмзэглээд сэрдэг хүүхдтэй. Энэ үед нь бас энэ дасгалыг эхлүүлж болохгүй. За тэгээ бас нэг асуудал нөгөө баа саталттай хүүхдээ эдэн шүү дээ өтгөн хатдаг. Тэгээ тэр хүүхдүүд маань ерөнхийдөө шүн айгүй их сэрээд идэм байл та нөгөө гидсэн өвдөөд өтгөнөө ингээ гаргаж чадахгүй болохоор ингээд нэг гидсний үйл ажиллагаанд нь өөрчлөлт орчдөг. Тэгээ тэрнээсээ болоо шүн их сэрээд идэг. Тэгэхээр энэ асуудлуудыг хамгийн түрүүнд шийдчихэж тэгжээж нөгөө нойрны дасгалаа эхлэх юм бол илүү үр дүнтэй хүүхдэд нь амар сурна, ээжд нь ч гэсэн аюу амар байх юм билээ. За нөгөө талаараа ээж минь бас өөрөө цаг хугацаагаа маш сайн бэлтгэх хэрэгтэй. Яагаад гэвэл одоо эн чинь нөгөө дөнгөж өөрөөр нүнтэ сурах чагаа хүүхэд маань шүн их сэрүүлзэнтэй уйлна. Ингэхээр нөгөө ээж минь дагаад нөгөө бас аюух ядардаг. Тэгэхээр хэрвээ одоо энэ дасгалыг эхлүүлэх гэж байгаа ээж минь та хэрвээ ажилтдаг байх юм бол одоо бас нөгөө 5 дахь өдрөөс эхэлдэг ч юм уу тий нэг хагас наснд амраад нэг эхний нэг 3 хоног хамгийн хэцүү байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр нэг эхний нэг 3 хоног одоо нэг эхний 3 хоногт нэг гайгүй амарчиж чадхаар хэрвээ та ажилдаггүй байсан ч гэсэн таны нөхөр юм уу эсвэл аав ээж чинь хагас наснд ирээд нөгөө туслаад таныг нэг өдөр нь жоохон амраагаад авах боломжтой. Тэр үедээ эхлэх юм бол арай нэг ядралт багтай арай нэг жоохон хөнгөн байдлаар давж чадна гэж үздэг юм байлээ. За ингээд яг тогсон цагаа сонгосныхаа дараа та
нөгөө сэтгэл зүгээ бас амар сайн бэлтгэх хэрэгтэй. 3 дахь одоо том зүйл нь. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр хүүхдийг нөгөө өөрөөр нь унтуул сурахаар их зарим тохиолдолд одоо уйлуулж орхиод ингээд нэг жоохон удаан хүлээх ч юм уу те ийм байдлууд ажиглагдана. Тэгээ нөгөө ээжүүд маань бас айгүй зөөлөн штэ. Ямар л ээж нөгөө хүүхдээ ингээл уйлуулаад байгаад ахыг хүсгүүдээ те. Тэгэхээр нөгөө ээжүүд маань эхний 1 хоногны хавд төвччихэл тэгэл 2 дахь хоногт нь уйлахаар за одоо ингэж уйлуулаа яах вэ хүүгээ охиноо авчий гэл ингээл дундаас нь ингээл шууд бууж өгөө болчдөг те. Тэнгүүд нөгөө дараа нь тэгэл дахиад шийдэл за одоо энэ удаастай яг тэхгүй одоо дахиад эхлэе гэл ингээд ахаар нөгөө хүүхэд маань улам нөгөө мэдчихдэг за би ингээ уйлаад ахаар ээж намайг авчтیں۔ Ингээд нөгөө юмаа сурахгүй ингээд улам ингээд лавшраад идэг байна шүү дээ тий. Тэгэхээр ээж минь одоо би хүүгээ уйлсан ч гэсэн охиноо уйлсан ч гэсэн авахгүй гэсэн тэр сэтгэл зүйгээ бэлдснийхаа дараа эхлэх нь бүр хамгийн чухал юм билээ. Би ч гэсэн надад ч гэсэн тийм алдаа байсан. Би одоо өмнө нь ингээл хүүгээ эхний 1 хоног нь уйлуулаад за өнөөдөр төвччихье гээл тэгдэг. 2 дахь дээр нь төвччихдэг. 3 дахь дээр нь бүр ингээл яа харахгүй очоод за одоо тэгэл 2 жил л хүмүүс нойргүй байлгаа штэ гингүүтээ очиж авчдаг. Тэгээ тэр маань эргээд айгүй тийм хүнд байдал үүсгдэг байсныг нь ерөөсөө мэддэггүй байсан юм лээ. Тэгэхээр ээжүүд нь сэтгэл зүгээ бэлдэх хэрэгтэй. За хоёрдугаарт бас нэг том шалтгаан нөхрүүд байна. Нөхрүүдийнхээ сэтгэл зүг бол маш сайн бэлдэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр эмэгтэй хүн ч яг ингээл за яг одоо хүүхдийн төлөө өөрийнхөө төлөө одоо бүтэн хоёулаа нэг бүтэн байртай онохын төлөө ингээд төвччихтэй юм байна л да. Тэнгүүт нөгөө нөхрүүд маань бас нөгөө хүүхдийн ингээ уйлуулад орхихоор нөгөө сайн ингээд зөвшөөрдөггүй. Тэгээд бид нар чинь нөгөө нөхрүүд чинь бас сайн мэдэхгүй шүү дээ. Өдөржин өглөө гараад ажилдаа явбал орой ирдэг те. Тэгэл орой ирэхээр ээжүүд маань за манай нөхөр ажилдаа хичээлдээ яваад ирсэн юм чам шөнө унтаг гэл нөгөө өөрийнхөө олон сэрж байгаа ч юм уу те. Хүүхдээ ингээд олон сэрвэлзээд байгаагаа нэг мэдэгдүүлдэггүй. Тэгэхээр нөгөө аауд чинь мэдэхгүй шүү дээ. Өөрсдөө биеэрээ мэдэрч үзээгүй юм чинь. Тэгэхээр нөхрүүдтэй одоо тэр нөхцөл байдлаа айгуугаа тийм зөвөр тайлбарлаж өгөөд те. Би ингээ хүү битээр олон сэрээд ч юм охин битээр олон сэрээ ядраад байна. Тэгээ ингэж их олон сэрх нь одоо манай хүүхдэд бас юм муу юм сөрөг дагавартай байна. Тэгээд надад ч гэсэн одоо миний бие организм одоо айгүй их ядарч байна гэдгийг зөв талаас нь ойлгуулад тэгээд нөгөө хамтдаа одоо мэдээллүүдийг уншаад те шинжлэх ухаанч мэдээллүүд зөндөө байгаа шүү дээ. Одоо интернет рүү орохоор тэгэхээр тэднийг уншаад эерэг сөрөг талуудыг сайхан тайлбарлаж өгөөд ингээд зөв ярилцаад нөхрийнхөө сэтгэл зүйг ч гэсэн хамгийн гол нь бас бэлтгэх хэрэгтэй юм билээ. Тэгээ ингээ хамтдаа ингээд зүтгээд хамтдаа энэ бүгдийг эхлүүлэх юм бол илүү хурдан амжилтанд хүрнэ. За тэгээ 3 дахь нэг том нөлөө нэг одоо аав ээжтэйгээ амьдардаг залуу ээж нар хийж болно шүү дээ. Аав ээжтэйгээ эсвэл нөхрийнхөө аав ээжтэй. Тэгэнгүүт манай нөгөө өвөө эмээ нар чинь бас яг нөгөө манай Монголд чи яг энэ хүүхдийг уйлуулж орхих ч юм уу эсвэл юм унтлахын аргыг бол одооноос л ээжүүд хэрэгжүүлж эхэлж байгаа болохоос дээр үед бол ингээл хамтдаа л унтдаг тий уйлсан ч ингээл төвчээл ийм байдлаараа яваад ирсэн болохоор нөгөө өвөө эмээ нар манаас ойлгохгүй байгаа тал байдаг. Тэгэхээр бас өвөө эмээ нарт нь өөрийнхөө аав ээжийг маш сайн тайлбарлаад хэлээд урдчлаад ингээ ойлгуулчих юм бол бас зүгээр байх гэж бодож байна. За тэгээ дөрөвт хамгийн сүүлийн одоо чухал нэг зүйл нь гэх юм бол орчингийн сайн бүрдүүлэх хэрэгтэй. За энэ аргууд маань ерөнхийдөө нөгөө хүүхдийн ортой одоо хийгдэх юм аргууд байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдийнхээ орыг сайхан нөгөө модон юу аах юм бол хажуу тишээ унаад нөгөө толгой энтрээ зохио гэмтэхгүйгээр юм зөөлөвчүүд хажуу талаар нь бэлтгэх ч юм уу тий. Аль эсвэл оргуу ээжүүд бас яаж болно шүү дээ. Тэгэнгүүт унтдаг орных нь урдуур унсан ч гэсэн одоо гэмтгэхэргүй хаалт хийх ч юм уу аль эсвэл урдан зөөлөн хүнжил энтер тавих ч юм уу тий. Тэгээд эсвэл нөгөө бүр газар тантуулж болно шүү дээ. Заавал орхихгүй тий. Тэгээ газарт байлаа гэхэд хажууд нь одоо нөгөө ширээ мөрөө мөрөгчгооргүй мэрмэгтэй юм байх юм бол тэднийг нь одоо холдуулаад залгуур энтер гэх мэт зүйлүүд байх юм бол бас холдуулаад юм аюулгүй байдлыг нь маш сайн бэлдэж өгөх хэрэгтэй. За тэгээд дараагийн бас нэг зүйл гэх юм бол нөгөө өрөөний температурыг бас маш сайн тааруулж өгөхийг зөвлөдөг юм билээ. Хитрхи халуун байвал нөгөө хүүхд чинь уйлаад жоох ингээл халууцсан шүү дээ тий. Тэнгүүт өрөө хитрхи халуун байвал нөгөө агааргүйтэй л ингээл бас сайн унтж чадахгүй. Бас хитрхи хүүтэн байх юм бол хүүхд чинь ингээл даарад тий сайн унтж чадахгүй болохоор агаарынхаа температурыг маш сайн тааруулах хэрэгтэй.
Тэгээд хамгийн сүүлийнхэн зүйл гэх юм бол нөгөө анх нөгөө ээж автаа өмдөж жагаад одоо ганцаараа ч юм уу түр нэг өрөөнд ингээд орхиод явхад нөгөө тас харанхуй гэрэлд орчоор эхний удаад хүүхдүүд айгу зөчөлддөг юм байна л да. Сэтгэлзэн хувьд. Тэгэхээр нөгөө юм баг зэргийн бүдэг гэрэлтэй орхиул зүгээр гэдэг юм байлаа. За чи Монголд одоо тийм гэрэл байдаг юм уу би бас сайн мэдэхгүй байна. Энэ манай энд нөгөө юм бамбрууш ч юм туулан хэлбэртэй. Тэгээд ингээд дарахаар ингээд нэг жижигхэн гэрэл асдаг юм гэрлүүд идэг байхгүй юу? Угаасаа нөгөө хүүхдэд зориулсан. Тэгээд тэр гэрэл нь болохоор хитрхи тийм амар тод гэрэл бол өгөхгүй. Гэхдээ нэг хүүхдийн нэг үзэгдэх орчин нэг жоохон тодруулаад өгчдөг. Гэхдээ нөгөө унтахт нь ямар нэгэн саад болохооргүй юм гэрэлнүүд эдээ. Тэгээд тийм гэрэл одоо бас байвал ингээд бэлдээд өгчвөл ихний хэдэн өдөртөө айгуу тийм хүүхдэд нь ч гэсэн айхгүй тийм амар байх болов уу гэж бодож байна. Тэгээ ер нь эдгээр бэлтгэл зүйлүүдийг маш сайн бэлтгэснийхаа дараа та дасгалууд руугаа орох юм бол маш амжилттай явнаа. Тийм эдгээр зүйлүүдийг бэлтгэх хэрэгтэй гэж бодож байна. Ааха. За тэгэхээр яг дасгалууд руугаа оръё те ямар юунаас эхэлэх үү, яг ямар дараалал яаж хийх үү гэд. Ааха. Дэлгэрэнгүй нэлийн сайн тайлбарлаж өгөөрэй гэж хүсье. За ерөнхийдөө энэ нөгөө унтуулах аргыг дотор нь яг монголоор орчуулбал нулимстай арга, нулимсгүй арга гэж одоо орчуулагдаж байгаа байхгүй юу? Уйлуулж орхитойгоо арга аль эсвэл арай нэг тайван журмаар одоо нөгөө унтуул сургах юм аргууд байгаа, дасгалууд байгаа байхгүй юу? Аргууд гэж. Тэгээ энэ дасгалууд нь болохоор яг хөө ингээд сонсохоор зарим нь нэг жоохон төстэй юм шиг сонсогдож магадгүй ч тухайн номон дээр юм уу тайлбарлахтаа болохоор нөгөө хүүхд болгон дээр ингээ хэрэгжүүлээд үзэхээр үр дүн нь арай өөр гардаг. Бид нар ингээд уншаад үзэхээр нэг арай нэг жоохон төстэй санагдаж магадгүй. Гэхдээ үр дүн нь өөр байдаг болохоор энэ аргыг туршаад үзсэн юм чинь за энэ ер нь төстэй юм шиг байна. Энийгээр яах юм гээд шууд нөгөө уйлах арга руу шилжихгүй. Тийм алгасаж өрөөсөө болохгүй юм байл шүү ээжээ. За тэгэхээр би нэг хөнгөнөөс нь хүнд рүү явуулахаар зааж 1 2 3 4 5 6 орчим нэг арга бэлдсэн байгаа. За тэгээд энэ аргууд чинь дотроо ингээ яг англи, франц хэл дээр хөөх нэртэй тэгээ би монгол руу буурлах орчуулах гарч сонирн болоодсэн. Тэгээд монгол нэр өөрөө зүгээр санаачлаад олсон байхгүй. Тэгээ эхнийх нь аргыг болохоор би за яг хайр арга гэж нэрлэчихье. Тэгээ энэ арга маань яадаг арга вэ гэхээр ерөөсөө хүүхэд нөгөө бага сартай байх тусмаа нөгөө 4-6 сартай үед нь л сурах юм бол энэ нөгөө нулимсгүй аргууд маань хамгийн сайн үйлчилдэг, хамгийн сайн одоо үр дүнгээ өгд юм байна л да. Тэгээд одоо жишээлбэл 4 сар хүртэл таны хүүхэд унтахтаа мөмө идээд унтдаг гэж болно. Аль эсвэл тэврүүлээд унтдаг гэж болно. Аль эсвэл бүүгээлэгчин дээр ингээ бүүгээлүүлээд унтдаг гэж боллоо гэж бодоход нь штэ. Эхний арга нь болохоор энэ арга нь яадаг вэ гэхээр та мөмө хөхүүлдэг гэсэн бол мөмө хөхүүлнэ. Тэг яг ингээ хөхүүлээд хэвтэж явахдаа хүүхд чинь ингээ нэг зүрмэглээд ирдэ штэ. Яа харахгүй ингээ нойрны цаг нь болоод зүрмэглээд ирэнгүүт нь та мөмө аваад мөмө хөхүүлэхэ болонгуудаа яг бүр нөгөө гүн ойронд нь орохоос өмнө хүүхдээ одоо юу аана гэсэн үг байхгүй юу? Тайвшруулад мөмө хөхүүлэхгүйгээр унтуулж сургана гэсэн үг. Тэгээд ингээд тайван одоо бүүгэлдэг ч юм уу бүүгэлнэ гэхэд бүр ингээд аваад ингэж бүүгэлэх биш зүгээр хажууд нь хэвтээд мөмө хөхүүлэхэ болонгуудаа хажууд нь хэвтээд ингээд бүсэн дээр нь зөөлөн зохиод эсвэл ууцсан дээр нь ингээд зөөлөн зохиод ингээ ийм байдлаар унтуулах энэ арга байгаа байхгүй юу? Тэгээ энэ арга нь болохоор нэг 3-аас 5 хоног одоо яг энэ байдлаар явах юм бол хүүхд ерөнхийдөө дасчдаг гэж үздэг юм байлээ. За энэ бол нэг 4 сартай хүүхдүүд бол хамгийн хурдан хэрэгждэг гэж үздэг юм байлээ. За энэ арга хэрвээ хэрэгжихгүй байх юм бол дараагийн аргыг болохоор хамтрагч арга гэж би нэрлэсэн. За энэ арга маань ямар арга вэ гэхээр нөгөө нэг хүүхдээ орон дээр нь ингээд бүх юм бэлдээд хэвтүүлнэ шүү дээ. Тэгээ хэвтүүлчээ хажууд нь та зогсно гэсэн үг. Тэгээ хажууд нь зогсоод хүүхд чинь ингээд унтах гад нөгөө нэг өмнө нь хийдэг байсан үйлдэлүүд санаал уйлна шүү дээ. Тэнгүүт нь аавна. Хүүхдээ уйлангууд нь аваад 30 секунд уйлуулчаад аваад тэгээд тайвшруулад мөмөнтрөө өгөхгүй зүгээр ингээд гар дээрээ аваад тайвшруулад жоохон тайвшаад ирэнгүүт нь буцаад орон дээр нь тавина. Тэгээд хажууд нь ингээд зогсонгууд хүүхд чинь дахиад 1 минут болж байгаа л уйлна угаасаа. Тэнгүүт нь дахиад аваад ингээд жоохон тайвширхаар нь буцаж тавиад ингээ энэ үйлдэлийг нэг 10-аас 15 минут хийхэд тухайн хүүхд маань тайвшраад унтдаг гэж байгаа байхгүй юу? Ерөөсөө 10-аас 15 минут хийхэд тайвшраад унтдаг. Энэ бол бүр 100% хэрэгждэг юм байлээ. Эхний нэг 10 минут ингээл аваад болоод буцааж тавиал уйлангууд нь аваад буцааж тайвшруулаад тавиал ингээд энэ аргыг бас нэг 5-аас 7 хоног явахад хүүхд маань явандаа сурдаг.
Энэ бол хоёр дахь ер нь байхгүй юм. Тийм унтахгүй байна гэж яахгүй. Ялангуяа нөгөө баг сартай байхдаа хүүхэд чинь нөгөө аливаа юм сатаархтай айгу хурдан тэгээд нөгөө олон юм руу ингээд сортолцдоггүй болохоор энэ аргууд маш сайн үйлчилдэг гэдгийг нөгөө зөндөө олон ээжүүд комментээр бичсэн байт юм лээ. Тэгэхээр энэ аргыг 10-аас 15 минут туршиж үзээд тэгээ хүүхэд ч угаасаа унтна. Тэгээ унтахгүй байх юм бол та мэдээж дараагийн арга руу шилжиж штэ тий. За 3 дахь аргыг нь болохоор би юу гэж нэрлсэн? Асрагч арга гэж нэрлсэн. Тэгээ энэ нь болохоор бас нэг 5-аас 7 хоногийн хугацаанд хэрэгждэг арга гэж байгаа байхгүй. Тэгээд энэ аргыг болохоор энэ Францад айгүй хэрэгэлдэг юм билээ. Тэгээд энэ арга нь яадаг вэ гэхээр за та хүүхдээ бас ингээд унтуулахын өмнө тий сайхан хоололцсон. Тэгээ унтахаас нь яг өмнө хоолж болохгүй шүү дээ. Тэрийг ээжүүд минь бас сайн мэдж байгаа бох тий. Унтахаас доор хаяж нэг цагаас 30 минутын өмнө хооллох хэрэгтэй. Жишээлбэл нэмэлт юм чинь ингээл яг унтахын өмнө өгч болдгоо юм байлээ. Би бас тэрэн дээр нэрээ алдаадсэн байсан. Тэгэхээр яг унтахаас нэг цагийн өмнө нэмэлт сүүгийг өгөөд тэгээ нэг сүү нэг жоохон шингээд ирснийхэн дараа унтуулах хэрэгтэй мэлээ шүү. Тэнгүүд сүг нүнгүүтээ шууд бүүлээд унтуулчих болохгүй. Тэгэх юм бол хүүхэд чинь айгүй их сэрнсэн шүн. Хүмүүс чинь нөгөө нэг шүн өлсөөд бас ойрхон сэрээд юм гэж ойлгоод идэг шүү дээ. Үгүй. Тэгэхээр нөгөө 9 сар хүрэхээ 11 сартаагаас юу хүүхэд шүн нөгөө нэг хооллох шаардлагагүй байдаг гэдгийг бүр шинжлэх ухаан тогтоосон юм л яг. Тэрнээс өмнө бол сэрэн тэгтээ нөгөө 6-аас 11 сарын хооронд хүүхэд нэг 4-5 цагийн зайтай л шүн хооллох хэрэгтэй юм билээ. Тэгэхээр нөгөө манай ээжүүд маань замбраагүй дөнгөж сэрэнгүүт нь өөр шалтгаанаар сэрэнгүүт нь за өлсөөс ирж байгаа юм байна гэж шууд мөмө өхүүлээд ичлэхгүй наа шүү дээ тий. За тэгээд энэ хамтрагч арга нь болохоор 5-аас 7 хоногт хэрэгждэг. Тэгээд хүүхдээ ингээд сайхан хооллоод унтлахны хувцсыг өмсгөөд ингээд орон дээр нь хэвтүүлээд та сандал аваад хажууд нь суuna. За эхний өдөр яг хажууд нь суугаад тэгээ хүүхдээ бас унттал нь хүлээнэ гэсэн үг байхгүй юу? Тэгээ энэ чинь нөгөө хүүхдийнхаа насны онцлогоос шалтгаалаад хэр удаан үгүй юу гэдэг нь бас өөр байдаг. Тэгээ энэ арга нь болохоор бас л нөгөө 6 хүртэлх сартай хүүхдүүд бол нэг 10-аас 15 минут л үргэлжилдэг. Тэрнээс дээш болоод ирэхээр жоохон 30-аас 45 минут гэдэг ингээд хүүхд маань томрох тусам нөгөө энэ унтах зай маань жоохон юу байгаа явчихдаг юм лээ. Үргэлжлэх хугацаа нь жоохон хурцсаад явчихдаг. Тэгэхээр эхний өдөр та сандлаа авах хажууд нь суугаад тэгээ хүүгээ за миний охин сайхан амраарай, миний хүү сайхан амраарай, шүн болсон байна. Ээж нь чамд хайртай. Тэгээд ээж нь энд суужээ, миний хүү одоо ингээ унтаарай гэд ингэж хэлээд тэгээ хажууд нь суун. Тэнгүүд хүүхч уйлаа штэ мэдээж. Одоо хөхүүлэх гэж ч юм уу альсгүүл нөгөө тэрүүлэх гээл тэр үед нэрээс авч болохгүй. Яг хажууд нь суугаад дуу хоолоогоороо та хүүхдэд тайвшруулна гэсэн үг байхгүй юу? Миний хүү 50 унтаарай. Эсвэл бүүвэн дуудулж өгч болно шүү дээ. Намуухан гоё бүүвэн дуулж өгөөд ингээд тайвшруулад унттал нь авахгүй хүлээх арга. Тэгээд хоёр дахь өдөр нь та сандлаа орноос нь дахиад нэг жоохон хол зайтай тавина. Өмнө нь эхний өдөр нь яг хажууд нь суусан бол дараагийн өдөр нь сандлаа жоохон холдуулаад суух нь шүү дээ. Тэгээд дахиад нөгөө аргаа тавтаад ерөөсөө уйлсан ч авахгүй хэдэн минут уйлсан ч хамаагүй авахгүй. Уйлангууд нь бас дуу хоолоогоороо тайвшруулад ингээд явна. Тэгээд дараагийн өдөр нь сандлаа дахиад жоохон хойшлуулад ингээд нэг 5 хоног ингээд сандлаа хойшлуулж явсараад 6 дахь хоног дээр хаалгаараа гараа явдаг гэсэн сандал дээрээ тийм сандалтай газар энэ бүр Францад бол бүр үнэхээр хэрэгждэг арга гэдэг айгүй олон ээжүүд санал болгосон юм. За дараагийн аргыг би тагнуул арга гэж нэрлэж байна. Энэ болохоор ерөнхийдөө жоохон ингээд юу байгаа явчихж байгаа. Хүндрээд уйлуулах одоо хугацаа нь жоохон их болно гэсэн үг байхгүй юу? Өмнөх аргууд маань дандаа нөгөө хүүхдтэйгээ хамт байгаа л байсан шүү дээ. Өрөөнд нь хөвчлэн хамт агаад тэгээд тагнуул арга нь бол орхиж явах арга байхгүй юу? Тэгэхээр хүүхдээ яг ингээд сайхан бас нөгөө унтахт нь бэлэн болгоод унтах цаг нь болцсон үед нь орон дээр нь тавиад за миний хүү сайхан амраарай, миний охин сайхан амраарай. Ээж авир нь чамдаа хайртай шүү. Бит хоёр одоо тэр өрөөнд хүүгээ хүлээж ийн ямар нэгэн одоо айх юм байхгүй шүү гэдгийг сайн ойлгуулж хэлээд хүүхд ойлгохгүй байх гэж байдаггүй гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө сайхан тайлбарлаж хэлж өгчөөд тэгээ гараа явна. Эхний удаа гадаа одоо тухайн хүүхдийг өрөөнд 1 минут байлгана. Тэгээ зарим хүүхдүүд уйлдаг гэж байгаа юм. Зарим нь болохоор ингээд нөгөө анхны удаа болохоор мэдэхгүй те ингээд дээшээ хараад хөвчжээдэг ч юм уу. Тийм байдалтай байна. Тэгээ орж ирэнгүүтээ дахиад шалгаад тэгээ дахиад миний хүү одоо унтаарай. Одоо миний хүүгээ унтах цаг нь болцсон шүү гэж хэлчихэд дахиад та хаалганы гадаа гараад 2-3 минут хүлээнэ. За тэгээд дахиад 3 минутын дараа орж ир шалгана. Тэнгүүд хүүхч мэдээж уйлна 3 минут орхисон юм чинь. Тэгээ уйлангууд нь нэг жоохон тайвшруулад ерөөсөө авч болохгүй штэ.
тайвшруулад бас л дуу хоолоогоор тайвшруулад одоо унтах цаг нь боллоо. Унтаарай гэж хэлээ гарч яваад энэ удаа 5 минут болно. Тэгээ буцаж дахиж орж ирээд тэгээ ингэж явсараа бас нэг 10-аас 15 минут болно гэсэн үг. Тэгээ бүр 15 минут болоод ерөнхийдөө энэ 7-оос дээд сартай хүмүүс маань 15 минут болсон ч гэсэн бүр уйлаад салтгүй гэж байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө хамгийн дээдлийн одоо энэ нөгөө судалгаа үзчихсэн чинь хамгийн удаан уйлсан хүмүүс 35 минут уйлсан байт юм байна. Бүр ингээд дахиад сүлдээ ингээд хоолоон söөгөө зарим нь нөгөө хоолой нь ингээд чарлаад хахаар бөөлжөөд тэрэндээ бүр тийм үйлдэлж гисэн бэ тийм. Тэгээд ахт нь ч бас авахгүй. Тэгээд байсан ч авахгүй. Гэхдээ хамгийн энэ жоохон харгас аргуудалтай. Гэхдээ энэ нөгөө уйлуулж ингэж орхих нь хамгийн хурдан үйлчлдэг арга гэж байгаа байхгүй. Тэгээ энэ тагнуул аргыг нь штэ 10-аас 15 минутын хамгийн одоо нөгөө хол хугацаанд болохоор 15 минутын дараа орж иж ингэ шалахад хүүхд унтцсан байдаг гэж байгаа байхгүй юу. Тийм тэгээ энэ арга нас нэг 5-аас 7 хоногт хэрэгжин. Тэгээ нөгөө таны хүүхдийн нөгөө хідэн сартай одоо хэр зэрэг бага сартайгаас нь шалтгаалаад тухайн аргын үр дүнгууд маань их өөрчлөгдөх нь шүү дээ тий. За дараагийн арга нь болохоор би за одоо энийг юу гэж нэрлэдэг юм бэ? Ийм хаалганы цаадах арга гэж би зүгээр нэрлэлсэн. Энэ яадаг арга вэ гэхээр хүүхдээ орон дээр нь хэвтүүлээд тэгээд одоо өөрөө нэг өрөөнөөсөө гарахтаа хаалгаа нээгээд онгорхоо орхино гэсэн үг байхгүй юу? Тэгээ онгорхоо орхиод хүүхдтэй харагдах байдалтай байна. Жишээлбэл манай гэрийн одоо байрлал гэх юм бол өрөөнийхөө хаалгыг онгорхоо орхингууд манай галтгоо шууд харагддаг байхгүй юу? Тэгээ би нөгөө аяг угааж байгаа маань ингээ харагддаг. Тэгээд тэр арга манад айгуу тийм сайн хэрэгцсэн гэж би боддог. Ингээ хаалгаа онгорхоо орхиод орон дээр нь хэвтүүлчихэд за миний хүү сайхан амраараа те ээж нь энд байж байгаа шүү. Одоо миний хүү унтах цаг нь болсон байна гэд. Тэгээ хүүтэй ингээд хүүхдтэй ингээ харагдаад тэгээд уйлсан ч гэсэн орж ирж авахгүй тэгээд бас л нөгөө хаалганыхаа цаанаас минь хөө тайван байгаар ээж нь энэ байж тээ гэл ингээл гараараа далдаг ч юм уу тий. Тэгээ бүр өрөө рүүгээ орж ирэхгүй гэсэн үг байхгүй юу. Тэг ингээ гараараа далдаг ч юм уу. Эсвэл бүр ингээд бүр уйлаад бүр 10-аас дээш минут ингээ уйлаад ах юм бол орж ирээд миний хүү ягаа уйлаад байгаа юм бэ? Одоо унтах цаг нь болсон байна тий. Миний хүү одоо сайхан амраарай. За ээж нь тэгвэл одоо аягаа угаачаад буцаад ирээ. Миний хүү тэр болтол ингээд өөрөө унтах гад ингээ хичээжээ гэд ингээ ярилцчаад гарч явчаад тэгээд заавал буцаж орж ирнэ. Яагаад гэвэл хүүхдтэй би аягаа угаачаад ороод ирье гэж хэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхд чинь ээж байгаа хүлээж байгаа гэж үздэг юм байлаа. Тэнгүүд тэр үед нь орж ирээд за ээж нь аягаа угаачаа ороод ирлээ. Миний хүү унтаагүй байна уу те. Одоо ээж нь тэгвэл газ яваад хоолоо идчихэд ирээч гэдэг юм уу те. Эсвэл ээж нь газ яваа нүр гараа угаачаад ирээ миний хүү унтчихээ заа юу гэж хэлчихэд тэгээ гарч яваад яхаар нөгөө хүүхд маань манай ээж надтай хамт байгаа юм байна. Ирнэ гэсэн ирэх юм байна гэд ингээд найдвар төрөөд нөгөө уйлах нь арай тайвшрал нь арай өөр байдаг гэж байгаа байхгүй. Тэгээ ингэж тайвширж байгаа унтаад өгдөг. Тэгээ энэ арга манай хүүхдийн хувьд нэг хамгийн дээдэлтэй нэг 20-с 25 минут болсон юм байна. Тэгээл унтцсан. Тийм тэгэхээр энэ бас айгүй тийм зөв арга юм шиг санагдсан. Бүр нэг амар уйлуулад байхгүй. За тэгээд дараагийн арга нь гэх юм бол энэ бол нөгөө нэг жинхэнэ нөгөө уйлуулах арга байхгүй юу? Энэ арга бүр амар харгас арга заяа. Тэгтээ бусад аргуудаа одоо л хугацаанд маш хурдан үр дүнгээ өгдөг. 3 хоногт л үр дүнгээ өгдөг гэсэн. Тэгээ энэ арга нь болохоор нөгөө юу оройн номтолж өрөөнд ч юм уу оруулаад тэгэл хаалгыг хагаал тэр чигтээ маргааш өглөө орно гэсэн үг. Тэгээ шүн өгч уйлна. Ингэж аахгүй шүн хөөгт ч уйлна заяа. Тэгээ уйлсан ч гэсэн нөгөө юу аа одоо 3 удаа уйллаагт нь 1 удаа нь орж тайвшруулад 2 удаа дээр нь орохгүй. Энд чинь гэхдээ бүр яг тусдаа өрөөтэй тал дээр. Тийм, тусдаа өрөөтэй тал дээр. Тэгэхээр манай ээжүүд аль болох нөгөө энэ аргуудаа хэрэглэж үзээд аль болох ингээд жоохон 7 хоногоос хэтэрсэн ч гэсэн манай хүүхдээ нэг 11 хоног болсон баха. Одоо тэр нөгөө хаалганы цаанаас би ярилцаад тий аль эсвэл нөгөө хажууд нь суугаад энэ аргууд нь штэ тий энэ аргууд маань манай хүүхдээ нэг 11 хоног болсон юм. Тэгэхээр би нөгөө нэг манай нөхөртэй юм бас нэг баримтлагдаг зарчим хөр хүүхдээ нэг юм харанхуй өрөөнд ганцаарнгийн уйлуулж орхих айгүй дургу байхгүй юу. Тэрэн дээр юусаа нэг санал нийлдэг болохоор энэ арга руу ерөөсөө ороогүй. Тийм тэгээ энэ арга бол бүр ялангуяа нөгөө энэ нөгөө дасгал хийх энэ хугацаа нь өнгөрцөн бүр хагас мас хөрцөн хүүхдүүд эдэн шүү дээ. Энэ хүүхдүүдэд бол яах аргагүй энэ уйлуулж орхих арга. Өөр арга байдгүй юм байлаа. Аль эсвэл нөгөө одоо тусдаа өрөөнд унтуулдаг ээжүүд ах юм бол хүүхдийн хажууд нь унтаад
Арай нэг жоохон 1.5 гэдэг чи ой хагастай хүүхдүүдийн хажууд нь унтаад тэгээд орных нь яг хажууд нь гуц тавиад ч юм унтаад юм уу. Тэгээд ээж нь хажууд нь за миний хүн унтаарай гэд яг энэ бүр нэг уйлуулж эхлэхээс өмнө энэ аргыг туршиж үзээрэй гэж байгаа байхгүй юу. Хажууд нь ингээд унтах. Тэгээд хажууд нь унтахдаа бас авч болохгүй. Тэгээд шүнс ирсэн ч гэсэн нөгөө ээж нь хажууд нь байгаа гэдэг нь харагддаг болохоор арай нөгөө уйлах нь бага байдаг. Тэгээд уйлсан ч гэсэн бас авахгүй бас л нөгөө дуу хоолойгоор тайвшруулна гэсэн үг байхгүй юу. Тэгээ энэ 3-аас дээш настай хүүхдэд одоо үр дүнтэй арга гэдэг юм бол нөгөө урамшуулах арга гэдэг нэг юм арга байгаа юм. Тэгээ энэ арга нь яадаг вэ гэхээр одоо хүүхдтэйгээ бас орой унтахад нь ярилцсан шүү дээ тий. Минийх одоо ингээд ганцаараа өөрөө унтаж сурнаа. Минийх одоо том болсон, миний охин том болсон. Тэгээд одоо өөрөө ингээд сайхан унтаж сурах хэрэгтэй. Тэгжээж ээж нь маргааш ажилтаагаа ирч хүчтэй явна. Тэгээ ажилдаа ирч хүчтэй явах юм бол ээж нь гой мөнгө олоод охиндоо юм туртай амин авч өгнө, хүүдээ туртай амин авч өгнө. Хоёулаа хамтдаа тийшээ зугаална энэ төр гээд юм оршил яриануудаа гой маш гой хүүхдэд урамтайгаар хийж өгöd. Тэгээд нөгөө туртай зүйлүүд байдаг шүү дээ. Жишээлбэл хүүхдүүд маань юм жижигхэн чихрийн туртай ч гэдэм үү те. Чихрийг бол яг уу бүр нэг ихтүүлэхгүй бол нэг өдөрт нэг ганц ширхэг энэ төр өгөхийг бол зүгээр гэж үздэг юм байлаа шүү дээ. Хоол зүүчид ч гэсэн. Тэгэхээр одоо өнөөдөр чи ингээ ганцаараа ингээд уйлахгүй унтчих юм бол ээж нь өглөөсөн готон чам туртай чихрийн өгөөч гэдэг юм уу те. Аль эсвэл нэг тоглоомын талбай туртай хүүхдэж болно шүү. Тэгвэл хойно маргааш тэр тоглоомын талбай дээр очиж тоглоё ч гэдэг юм уу. Аль эсвэл чамааг ингээд өнөөш нь ингээ уйлахгүй өөрөө унтчих юм бол ээж нь чамааг маргааш дагуулад гоё ажил руугаа авч явъя ч гэдэг юм уу те. Тэгээ ийм зүйлүүдээ ингээд хилээд урамшуулад тэгээ маргааш нөгөө амлсан зүйл яг биелүүлээд эхлэхээр 3-аас дээш настай хүүхдүүд маань дорхноос урчдаг. Тэгэхээр нэгээс 3 насны хооронд байгаас нэг унтаж сураагүй. Энэ хүүхдүүд бол айгүй хэцүү. Жохон хугацаа шаардна. Бид хоёр бол 1 настайгаас эхэлсэн шүү дээ. Яг одоо энэ нөгөө шинэ өөрөөрөө унтуулж одоо сургах дасгалыг. Тэгэхээр одоо манай хүүхд ой 5 сартай гэдэг чинь ой 2 сар гарамтайдаа л өөрөөрөө гайгүй унтаа сурцсан. Тэгэхээр нэг ой хагасаас 3 нас хүртэл нь бол тэгэл одоо энэ аргуудыг бүгдийг хэрэгжилж үзээ болохгүй байх юм бол тэгэл нөгөө уйлуулж орхихоос өөр арга байхгүй гэж нөө тасгалжуулагчид ер нь бүгд зөвлөсөн байт юм билээ. Настай хүүхдийн хувьд 3-аас дээшийн настай хүүхдийн хувьд ер нь үсэн ойлгодог болсон гэдэг чинь. Тийм. Ер нь бас нэг айгу зөрүүд зантай тэгээд тэр үед те. Ээж аав нь ямар ч гоё юм ярьжсэн. Үгүй гэл уурлаад үйлдэг. Яг тийм үед одоо тэр сайхан зүйлээ ярьсаар л те итгүүлгээ бүр хичээгээд авах уу эсвэл хүүхдийнхаа зааштай илрээд жоохон хойшлуулсан дээр энэ тал дээр юу гэж бодож байна? Миний хувьд бол ингэж бодож байна. Хүүхдээ энэ нөгөө бас нөгөө тухайн хүүхдийн багаасаа нөгөө хүмүүжиж ирсэн те ээж аавынх нь харилцаа бас айгүй их нөлөөлнө л доо. Тэгээд одоо энэ манайхан нөгөө 2 насны синдром, 3 насны синдром гэж яриад байдаг те. Энэ синдром нь хэр зэрэг одоо хүчтэй илэрх үү, бага илэрх үү гэдгийг нь бас юм жоохон хянаж болд юм л да, контрол хийж болдог. Тэгээ энийг нь яаж контрол хийж болдог вэ гэхээр аль болох багаас нь нөгөө сайн ярилцаад тэгээ аль болох нөгөө юм зөв аргаар одоо эргээр ингээд шийдэх юм хэд хэдэн аргууд би одоо нэг тэрний тухай нэг ном уншиж байгаа. Тэгээд тэр номноос ингээ уншихаар аль болох бүх зүйлийг ингээ эргээр шийдээд ингээ яваад ах юм бол 2 насны синдром, 3 насны синдром бол ерөөсөө ямар ч асуудалгүй давдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр багаас нь одоо тэр нэг хэдэн дасгалууд байгаа. Би арай уншиж дуусаагүй болохоор бас энд ярих нь жоохон тэмцэхгүй байна л да. Тэгээд тэр одоо дасгалуудыг хийж сургаагүй багаас нь ингээд сайн одоо харьцаж чадаагүй байх юм бол одоо нөгөө амар зөрүү талцсан үед нь тэгэл одоо бас л нөгөө уйлж орхих арга ч юм уу те нэг жоохон харгис аргуудыг ашиглахаас өөр арга байхгүй байхаа л гэж би бодож байна. Одоо за хүүхдийнхаа нас гэлгүйгээр энэ бараг 6 арга ирсэн сая те. Тийм 6 аргуудыг яг бүр ингээд нэгээс нь ингээ 2 3 гээ хүндрүүлээд яваарай гэж зөвлөх үү? Эсвэл өөртөө арай зүгээр санагснаа сонгоод хэрэглэх нь зүгээр үү? Эсвэл хүүхдийнхаа насан тохируулаад хэрэглэх нь зүгээр үү? Өөрөөр хэлбэл ер нь бас олон судалгаа, олон хүмүүсийн нийтлэл хариу үйлдэлийн бас уншсан байгаа шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүд бас юу гэж ярьж байна?
Тийм. Тэгээд энэ нөгөө нойрны дасгалч гэдэг юм уу энэ хүүхдийг унтуулж одоо сургахын арга бол зүгээр л Америк, Европын арга шүү дээ тий. Тэгээд би нөгөө энэ солонгос хэл дээрх материал тэгээ бас энэ Япон хэлтэй найзууд энтраас асуугаад найзалдаг найзууд энтраас асуугаад тэдний хувьд бас нэг юм яг ийм нойрны дасгалжуулагч гэх юм уу тийм нойрны талаарх одоо юу гэдгийг эднийхэн шиг ингээл нэг амар тусдаа өрөө гаргаж өгвөл унтуулчдаг тэр соёл нь байхгүй болохоор тэр соёл нь нэг тийм байхгүй болохоор тэрэн дээр одоо нэг тийм асуудал үүдгүй юм байлээ. Тэгээ энэ Европууд маань юу гэдгийг гэх юм нөгөө багаасаа эн чинь 4 сартай эхлэнгүүт нь л угаасаа эмчнэр нь асууд юм байлээ. Одоо 3 сарын сүүлийн нөгөө нэг юун дээр очиход үзлэг дээр очиход бид тэрээс асуужсэн байхгүй юу? Та хоёр одоо ингээд унтлагын дасгалаа хийж эхлэх гэж байна уу? Тэгээд миний хувьд бол хийж эхлүүл зүгээр гэж бодож байна. Танай хүүхд одоо ямар нэгэн суур өвчин байхгүй, ямар нэгэн агаарын дутагдaltaгийн өвчин байхгүй, ямар нэгэн одоо нөгөө тархины даралт гэж яриад байдаг шүү дээ. Тийм зүйл байхгүй. Одоо хөгжлийн хувьд сайн явж байгаа, сайн одоо ингээ хажууд тишээ эргэждэг, толгоогоо даачдаг болсон учраас одоо чи эхлүүлж болно гэж надад хэлж авт би бас айгүй гайхажсэн байхгүй юу? Юу яриад байгаа юм болооч гэдэг юм уу те бас нэг сайн мэдэхгүй анхны хүүхд болохоор тэгээ би тэр өдрөө шууд гэртээ ирээд энэ sleeping training гэдэг юм уншиж үзээд ийм байд юм байна гэдэг тэр өдрөөс эхэлчихсэн. Тэгэхээр эднийхний хувьд бол нөгөө багаас нь эхэлсэн байдаг болохоор ингээд нөгөө арай хөнгөн аргуудаасаа тийм соёл нь суудсан. Тэгээ нөгөө хөнгөн аргуудаасаа эхлээд хүндрүүлэх арга руу явд юм бэлээ. Гэхдээ айгүй сонин штэ. 100% байлаа гэхэд нэг 70% нь яг энэ соёлоороо ч гэдэг юм уу бүгдөө ингээ хүүхдээ унтаа сургачдаг. Тэгээ бас нэг 30 10-20% ч гэдэг юм уу хүүхдээ нэгт өвөөлүүлэх дурггүй эцэг эхчүүд. Тэгээд YouTube энтер дээр ч гэсэн чи бичлэг энтер хайж үзвэл хүүхдээ ой 8 сар хүрэгцэн мөртлөө унтуул сургаагүй одоо сургалж чинь гээл шууд өрөөнд нь ороод хаалгыг хаачаад бичлэг хийгээл өмнө нь ингээл нөгөө reaction үзүүлэл яа манай хүүхд стар дуйл чинь би амар хэцүү байна гээл ингээл тийм юмнууд бас ажиглагддаг. Тэгэхээр ерөнхийдөө би ээжүүдтэй зөвлөхдөө аль болох хүүхдээ арай нэг 50 журмаар баг уйлуулах энэ аргуудаас нь эхлээд тэгээ бүр болохгүй ах юм бол тэр уйлуулдаг арга руу шилжээрэй гэж зөвлөмөр байна. Адаас соосог бас өвчнөөс хамааралтай хүүхдүүд байгаа шүү дээ. Тийм хүүхдүүдтэй одоо яавал зүгээр амнаас нь ингээд соосгон өвчтаа аваад өгч чадахгүй тий. Тэгээл тэрийг нэхэл уйлаад идэг шүү. Бас ингээд шүний өвчаараа ингээд идээс сурцсан. Шүний ядаж нэг хоолдог ч юм уу. Тийм хүүхдүүдтэй яах вэ? За би энэний талаар нөгөө саяхан нэг юм уншсан байхгүй юу. Тэгээд одоо энэ өөрөө энэ sleeping training гэдэг одоо энэ унтах дасгалыг хийхээс өмнө соосг хүүхэд байх юм бол тэрийг нь болиулах хэрэгтэй. Уугч хүүхэд унтаа сурцсан хүүхэд байх юм бол тэрийг нь болиулах хэрэгтэй. Хөхөө эдэжүүд унтдаг хүүхэд байх юм бол тэрийг нь одоо болиулах хэрэгтэй. Хэрвээ таны хүүхэд хөхөж юм уу эсвэл уугч соосгоо хөхөж унтдаг л бол хүүхэд 2 цагийн дараас ирээд эргээд нөгөө мөмөө идэх гээд идэж л унтдаг болох гэдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүгдийг нь болиулах хэрэгтэй. Тэгээд энэ хэдийг юу нь яаж болиулах хэрэгтэй гэдэм болоо гэд би бас нэг хэд хэдэн одоо юм хайж үзсэн байхгүй. Тэгсэн чинь дандаа no studies гэж гарч ирж байгаа байхгүй юу. Нөгөө ямар нэгэн байдлаар судлагдаагүй. Тэгээд энэ нь зүгээр л нөгөө дасгаж одоо гаргах арга юм гэлээ л те. Одоо юу гэдгийг хүүхдээ багасгаад тийм 3 хөхүүлжсэн бол 2 хөхүүлээд ч юм уу те шөнийн турш айлсгүй яг унтахад нь тэр үйлдэлийг хийхгүй байх ч юм уу тийм байдлаар тэгээд бас нөгөө энэ нөгөө хүүхдтэйгээ цуг унтдаг ээж аауд байдэн штэ ээжүүд тэр ээжүүд маань ихчлэн юу авах гэдэг юм бэлээ хүүхд нь айгүйх ингээд нөгөө мөмөх гээд байдаг би нөгөө энэ Монгол ээжүүд маань их тийм соос хөхүүлээд байдгүй шүү дээ. Ихэнх нь нөгөө хөхөөрөө л унтуулад байдаг шин. Тийм болохоор энэ тал руугаа яриа явчлаа. Тэгээ нөгөө хүүхдтэйгээ цуг унтдаг одоо хүүхдүүд маань айгүйх нөгөө шүн сэрээ мөм байгаад байд юм. Хүүхдийн нөгөө нэг төрөлхийн одоо нэг үнэрлэх хий өгөж байдаг шүү дээ. Ээжийнхээ үнэрийг таньдаг гэд. Тэнгүүт нөгөө хажууд нь унтахаар яах аргагүй ингээд мөм нь үнэртэй гэдэг юм л да. Тэнгүүт нөгөө дахиад нөгөө мөм өхмөр санагдаал тий. Тэр рефлекс ингээ хөдлөөд идэг гэж бас нэг тийм сэтгэл зүйч бичсэн байсан. Тэгээд хэрвээ ингээ шүн сэрээд ингээ мөм өгөхгүйд ч юм уу уйлгнаад ах юм бол тэгтээ энэ юу штэ намана 11 сараас өмнөх сартай хүүхдэд ярьж байгаа штэ. Үгүй хойш сартай хүүхдэд ярьж байгаа штэ. Хойш энээс өмнө хүүхд бол нөгөө 6-аас 11 сарын хооронд бол нэг 3-аас 4-өөс 5 цаг ийм зайтай бол заавал хөхөх ёстой.
Тийм тэгээ 11 сараас ахуулаад шөнө нь ерөөсөө идэх шаардлагагүй өдөрт авах нөгөө хоол тэжээлийнхаа хэмжээг өдрийнхөө хоолноос авчдаг гэж үздэг юм билээ. Тэгэхээр 11 сараас хойш одоо мөм шөнө хөхөд байгаа бол болиулах юм бол эхлээд хамгийн түрүүнд тусдаа амтд сурах хэрэгтэй. Тусдаа амт нь тэгэхээр заавал өрөөнд авчрахгүй ч гэсэн хажуу талдаа нэг жижигхэн ор тавиад ч юм уу те. Тэгээ тусдаа амтч болно. Аль эсвэл бас нэг сэтгэл зүйчийн зөвлөсөн нь болохоор нөгөө аавар нь шөнө авахулах шинэ ингээ сэрээ уйлангууд нь аавар нь ахуулангууд нөгөө хүүхд маань тайвшраад унтдаг. Гэхдээ энэ манад ерөөсөө хэрэгжээгүй. Яагаад тэгэхээр энэ нөгөө Европт би одоо байж байгаа болохоор энэнийхээ юунаас л хараад байгаа юм л та. Эдний нөгөө хүүхдээ өсгөхөд аавын оролцоо айгүй өндөр байдаг байхгүй юу? Одоо битээр ингээ жоохон багт нь ингээл өдөрт 2 удаа салхилуулаад гараа явж хахаар хүүхдэд түрээ явж байгаа хүмүүсийн баг ихэнд 60-70% нь аауд байдаг гэсэн. Аауд нь дандаа хүүхдээ салхилуулдаг. Тэгээ нөгөө хүүхдээ тоглоомын төлбөрөөр авч гардаг ч юм уу. Тэгэхээр нөгөө багаасаа хүүхд аавтайгаа ингээд ойр өсөд ирэхээр бас ингээд шүн авсан ч гэсэн уйлдгүй юм байна л та. Тэгсэн чинь манай хүүхд нөгөө эсрэгээрээ манай нөхөрч хөөрхөн амт өглөө хичээлтэй тэгэл өдөр нь ажилдаа ингээл явсаар байгаа л орой ирдэг. Тэгээ хүүхдтэйгээ цаг өнгөрөөж гэсэн нөгөө боломж нь авахгүй болохоор хүүхд чинь багаасаа цуг байж тасаагүй болохоор шүн гинт нөгөө аав нь өдөржин байхгүй байж байгаа шүн ингээл аав нь тэрээд ангууд хүүхд чинь цочин штэ юу вэ бараг л юу хүн агаарээд тийм бишүүрхэн. Тэгэхээр энэ бол манай гэр бүлд бол ажиллаагүй арга. Тэгээ яг нь Европуудын нэг сэтгэл зүйчийн зөвлөсөн дээр аавд нь өгөх юм бол энэ бас өөх юм рефлекс нь арилнаа гэж зөвлөсөн байсан. Тэгээд хүүхдээ ерөөсөө баг багаар нөгөө мом өгөх юм аажмаар болно гэсэн. Тэгээд энэ нөгөө мөмө нэгэн шүн хөхөөс урцсан хүүхдүүд маань энээсээ гарахад доор хаяж 1 сар зарцуулдаг гэсэн. Тэгэхээр маш их төвчээр байгааз. Тийм 1 сар бол найдвартай зарцуулдаг гэж тэр нэг миний уншсан тэр сэтгэл зүйчийн зөвлөгөөн дээр байсан. Манай хүүхд одоо яг гарантай байхгүй юу? Зөвч хүрээд удаагүй. Тэгээд бид хоёр чинь бараг бас 10 байна уу 11 сараас нь эхлээд өөрөөр нь тулд сургаад хажууд нь зүгээр хөвтж жагаад тэгээд манай охин ингээл мөсгөө юм үзэж явж байгаа л нэр нүрхээр унтаад өгдөг байхгүй. Тэгээд яг унтуулчаад би болохоор манай охин нөгөө өөрийнхөө орон дээр хөргөөгөөд багтахгүйсэн болохоор би тэр орныхаа хажууд нөгөө газраар орцсоод өгсөн. Та хөргөөгөөд унтаг гэж бодод. Тэгэл шүн ингээ хамт хөвтөж унтуулчаад би болохоор өөрийнхөө орлогод тийшээ гараад унтчихтээ. Тэгэнгүүт ингээ шүн мөн босч ирээд намайг хайгаад орны хажууд ингээ босоо зогсчихдаг байхгүй. Одоо жишээлбэл ийм тохиолдолд би яах вэ? Одоо хүүхэд маань намайг ингээ яг хажуудаа байлгаж унтуулах гэдэг байгаа байхгүй юу? Бүр яг хажууд нь. Тэгээд намайг босоо явчихгоот ингээ жоохон унтчихсэн хажууд нь байхгүй болонгууд ингээ босч ирээд орлого ингээ мацаад авираад идэг. Дайраад байгаа гэж юу. Тийм. Тэгэхээр одоо миний хувьд бол нөгөө би чамд хүүхдийн ор хэрэг боломжтой бол тэрийг авахыг л зөвлөж байна. Яагаад тэгэхээр хүүхд чинь нөгөө нэг босч ирээд чам руу ингээд хүрч чадж байгаа болохоор улам тэмүүлээд байна шүү дээ тий. Хэрвээ чи орон дээр ч юм хүүхдийн орон дээр тавьчихад чи нөгөө доошоо ингээд гүн байдаг болохоор хүүхд чинь ингээд авирч гарч ирч чадахгүй тий. Ихэнх орнууд тийм байдаг шүү дээ хүүхдийн зориултын орнууд. Тэнгүү чамд нөгөө хүрч чадахгүй болохоор хүүхд чинь бас нэг өөр шүү дээ. Тэнгүү чи газар төвчүүлчихээр ингээ орон дээр ингээд мацаад чамаас ингээ зулгааж чадчихээн хүрч чадчихээн гэдэг маань. За би ингээд уйлаад ч юм уу ингээ зулгаагаа татаад тах юм бол би ээж дээр очих юм байна. Ээж маань намайг авчих юм байна гэсэн сэтгэл одоо тийм итгэл найдвар хүүхдээ чинь сэтгэл суучаад байгаа байхгүй. Тэгэхээр миний одоо зүгээр туршлагаас ч юм уу уншижсэн зүйлүүдээс үзэхэд арай нэг чамд хүрч чадхааргүй эсвэл чи нөхөртөө нөгөө байраа солиод тийм нөхөртөө эсвэл байраа сольж үзсэн үү? Жишээлбэл чамайг барьж чадахгүй нөхрөө чинь байруул бас нэг арай өөр байж магадгүй ш. Нөхөр чи өдөр чи одоо ингээд хамт байдаг байл эсвэл бас л ингээд ажиллаа хийгээл. Тэгэхээр арай гайгүй байж магадгүй. Өнөөдөр орой та хоёр байраа солиод унтаад үзэхгүй тий. Чамд арай хүрхээргүй. Танаа одоо хүүхд чинь орондоо багтж байна. Манай хүүхд чинь нөгөө амар хөрөөж унтдаг. Тэгэл оронд нь тавихаар очиж мөргөөл эсвэл ерөөс ингээд тав бүрхээ сэрчээд байдаг байхгүй. Тэгээд хоёр нөгөө орын хураагаад бүр ингээд бар том ор засч юм уу газар болно унтуулсан. Тэгсэн чинь харьцаа хэдийн ор юм бол ерөнхийдөө нөгөө 70-140-ийн харьцаатай ор байдаг баггүй. Тэр ор маань нэг 2 нас болдог гэдэг юм. Болдог гэдэг. Манай хүүхдээ бол гайгуул байдаг шүү дээ, тийм.
Тэгээ миний хувьд ерөнхийдөө бараг асуултууд маань ингээд дуусчихна. Тэгээд өөрөө чинь хувьд бас хэллэггүй мартаад өнгөрсөн ч юм уу. Эргээд бас яг эцэг эхчүүдтэй зөвлөөд сануулад хэлмээр зүйл байвал одоо хэлээч гэж хүсмээр байна. За тэгээд хүүхдээ нөгөө унтуулахын өмнө би нэг л юм амар сайн ойлгосон нөгөө яг унтахаас нэг цагийн өмнө ядаж доор хаяж цагийн өмнө телевиз юм уу утас битгий оролдуулаарэ гэж хэлмээр байна. Энэ нь бас нөгөө нойронд аягүй их нөлөөлдөг. Тэгээд хүүхд маань ингээд ямарваа нэгэн гадны мэдээллийг хүлээж аваад тэгээд тэрийг нэг хүлээж авснаас хойш нэг цагаас 2 цагийн хооронд ингээ байнгын толгойдоо ингээл боловсруулаад бодчихэд юм байна л та. Тэнгүүд яг телевиз үзэж байгаад унтцсан хүүхэд маань аягүй их сэрвэлцдэг. Тэгээд их сэрдэг ийм одоо сөрөг нөлөөтэй болохыг нь бүр одоо энэ сэтгэл зүйчид бүр тогтоогоо гаргацсан. Тэгээ одоо энэ телевиз мэлизээр аягүй их гарч илээ. Тэгэхээр энэ нөгөө замбраагүй одоо энэ уцаа шууд өгчдөг. Тэгээ үйлэнгут нь за замаа утас үзэж байгаа унтч гэдэг юм. Эсвэл телевизээ асааж орхичоол тэгэл за унтхоллоо ангуудаа шууд телевизээ унтраагаад орондоо унтуулах биш. Хүүхдээ унтахаас цагийн өмнө телевизээ унтраах хэрэгтэй юм байлээ шүү. Бас утсаа одоо хүүхдэд харуулахгүй байх хэрэгтэй юм байлээ. Тэгээ бас нэг зүйлийг хэлэхэд нөгөө хүүхэд 10-аас 3 цагийн хооронд яг нөгөө гүн ойронд авцсан байх хэрэгтэй байдаг. Тэгээд энэ үедээ одоо сайн унтчихэж нөгөө хүүхдийн өсөлтөнд сайнаар нөлөөлдөг. Дээр нөгөө дархлааны тогтолцоонуудаа сайжирч яадаг гэж үздэг. Тэгээ манай ээжүүд би нөгөө хаяа нөгөө пэйж дээр бас ээжүүд маань айгүйх асуулт асуугаа зарим ээжүүдтэй би ярилцдаг байхгүй. Тэгээ ингээд ярилцаад ингээд уцаар ярьж яхад ойлгодог асуулт нь 10-аас унтуулна гэхээр за 10-аас юм чинь ингээл 9-өөс унтуулах гэж бэлдээл 9:30 гэл унтуулчаал за манай хүүхд 10-аас 3 хооронд унтчихлаа гэж тооцоод байдаг. Гэтэл тэр нь үгүй юм байлээ. Ягаад тэгэхээр хүүхэд маань 3-наас хүртлээ одоо унтахаас одоо орондоо ороод ингээд унтна шүү дээ хүүхэд нь ойрондоо бэлдээд. Тэгээ унтснаас нэг цагаас цаг 30 минутын дараа яг нөгөө шөнийн гүн ойрондоо орж эхэлдэг гэж үздэг юм байлээ. Тэгэхээр тэрийг нь одоо 10 цагт байлгахын тулд бид нэг 7:30-аас нэг 8:30 хооронд хүүхдээ унтуулж ээж хүүхэд маань 10 цагаас нөгөө гүн ойр руу орох нь шүү дээ тий. Тэгжээж хүүхдийн маань дархлааны систем сайн тогтно, одоо өсөлтөнд сайн нөлөөлнө гэж үздэг юм байлээ шүү. Тэгэхээр тэр цагаа маш сайн тодорхойлоод тэгээ ер нь ингээд ажиглаад хахад одоо энэ нойр судлаачид тэгээ нойрны засгалжуулагчдын хэлдэг зүйл бол 7-оос 7:30 хооронд унтах нь бол хүүхдийн хамгийн одоо унтах тохиромжтой цагаа гэж үздэг юм билээ. Тийм. Тэгэхээр амьдралынхаа хэм маяг тийм. Ер нь 12-оос 13 цаг унтдаг. Тэгэхээр өглөө бас яг 7:30-аас 8:30-аас хэрэг нь шүү дээ. Тийм. Тэгээ бас нөгөө би нэг ээжтэй ярьжсэн чинь үгүй ингээ орой их унтуулчаар өглөө айгүй ирцэрээ. Тэгээд би тэрэндээ ядраад ах юм аа гэд надад хэлчихсэн. Тэгээд бид нар ч бас ээж болоод үүрэг хариуцлага гэж байна тий. Зөвхөн өөрийгөө бодвол би ядраад тэгээд хүүхдээ орой унтуулад байгаа юм гэхгүйгээр өөрөө хүүхдтэй ингээд иймэрхүү зүйл дээр нь цогцоод тий орой хүүхдээ 7-д унтуулсан бол нэг жоохон хоолундаа идээд одоо өөр хийх ажил хийж чад нэг 10 г унтахад өглөө 7 зэрэгэд угаасаа хүн чинь насанд хүрсэн хүн 8 цаг унтахад хангалттай байдаг шүү дээ тий. Тэгэхээр яг тэр цагаа өөрөө бас ингэ зохицуулаад унтах нь хамгийн чухал шүү гэж бас хэлмээр байна. За нэмэндээ маш их баярлалаа. Чамдаас маш их баярлалаа ийм гоё подкастт орж оролцуулсан. Яа тэгэхээр над руу нөгөө ээжүүд маань амар их энэ унтах дасгалынхаа талаар ярьж өгөөч. Яаж унтуул сурах уу гэд асуугаадсэн. Тэгээд би удахгүй энэ талаар мэдээлэл оруулнаа гэд хойшлуулаа яваасан болохоор ээжүүд маань эндээс бас мэдээлэл авч чадах байхаа гэж бодож байна. За тэгээд биднэрт үнэтэй цагаасаа хуслаад маш өргөн дэлгэр мэдээлэл хуваалцсанд маш их баярлалаа. Тэгээд сонсогчд маань бас хүлээжсэн, хүсэжсэн мэдээлэл авч чадсан байна. Тэгээд дараагийн